Чингисийн эх өв. Чингисийн цэргийн тактик. Чингис хаан тухайн үеийн хамгийн сайн зохион байгуулагдсан төдийгүй хамгийн орчин үеийн техникээр зэвсгэлсэн авгайг айрмыг үлдээжээ. Нүүдэлчид цэргийн зохион байгуулалтын арвтын системээр бүтээдэг байсан нь өнөртний зүйл боловч энэ нь тухайн овг аймгийн хүрээнд хийгдэг байсныг Чингис хаан шинжилэн холимог нэгжиг бий болгосноор цөөхөн монголчууд үндэстэн болгоноос үрдсэн сахилга баттай том айрмыг загран нэгэн үзүүрт зорилго руу тэмүүлэх эд шидийг гарган авчээ. Тэд яаж зохион байгуулалтанд ордог байсныг би одоо та нарт ярьж өгье. Татарын хаан дайн дамрдохтон 100 мянган мордон зэрэг авч явна. Тэрээр 10-100 мянгат төмтийн дарга нарыг томилно. Тэгэлэр хаан өөрөө ердөн 10 хүнийг л удирдна гэсэн үг. Энэ 10 цаашаа 10, тэр нь цаашаа 10 хүнийг л удирдна. Ингэхлээр дайчин болгон өөрийн үүргийг галзтал биелүүлж, эцэст нь сайн сахилга баттай гайхамшигт цогцолбор бүтэж байгаа юм. Цэргийн түүхийн олон сурах бичигт Чингисээс буюу монголчуудаас гаралтай хэмээн өнөө хүртэл дурдсаар байгаа олон тактик, стратегийн ихэнх нь тэрнээс өмнө нүүдэлчний цэргийн сургуульд байсан зүйл. Гэвч Чингис л жухам тэр үнийг цэргийн номлол болгон шинжилэн төгөлдржүүлж боловсронгуйжуулаад дэлхийн практикт амжилттай хэрэгжүүлсэн. Шинэ тулалдаан дайн бүрийнхээ төлөвлөгөөг хуралдай дээр хэлэлцэж стратеги боловсруулдаг байж. Тагнуул туршуулууд нь баялаг мэдээллээр хангаж өгнө. Бэхлэл цайзрууд өгөж ирээд ойр хаваас хэрэгцээтэй нөөцөө цуглуулж түрвааз байгуулна. Айрам нь морин цэргээс бүрэлдэх бөгөөд инженерийн тусгай ангитай. Хүнд морин цэрэг нь хөө хоёг дуулга өмсөж сэлэмж дар зэвсгэлсэн байхад хөнгөн морин цэрэг нь ердөөл ном сум хөнгөн жад хэрэглэн. Чингисийн байлдагчд тулдаан дорхтон ихэнд нь хүнд хоёгт морин цэргийг хоёрыг нээгээр араас нь хөнгөн морин хараваачийг 3 игнээгээр зохион байгуулж давшуулна. Сүүлчийнхэн түрүүчийнхийг амсхий хоорондоор урагшлан цэрэг бүрт байсан 80 кг хүч бүхий 200-аас 300 м хүртэл тусгалтай нумааран хараван хурц үзүүрт зэв бүхий сумааран маш оновчтой мөндөр буулгаад ихшин зур ухрахад харвалтанд мэгдсэн дайсныг бүр сөнөөхөр хүнд морин хороо давшилтанд орох жишээтэй. Карпины тэмдэглэснээр тэд ухрахаас огт ичдэггүй. Харин ч энэ ухархан дайснаа хуурж араасаа хөөлгүүлээд эцэст нь гол хүчнээс нь салгах мих бааш байсан гэдэг. Ийм маневр сайтай ном саадаг агсан тэрүүгээрэн галт зэвсгээс доргүй хөнөөл учруулж чаддаг цэргүүдтэй бүр хожим 1807 онд Фридландын тулалдаанд Наполеон тулгарч байваа. Энэ нь Оросын айрамд тулалдаж явсан халимгийн цэргийн хороо байсан. Задгай талд тааваран байлдаж дадсан Чингисийн цэрэг анхлан алтан улсыг довтлоход суурин иргэний хот балгадтай дайралдаж яваагүй монголчууд ихэд балмагдан хэрэм ханыг гítэлж чадахгүй сандарч байсан бол хэдхэн жилийн дараа сартуултай байлтахад хотын хан хэрмийг чулуугаар буюу авраг том чулуу шидэгч онсоор эвдэн шатамхай тос дошгон зүү зэрэг янз бүрийн шатах бодисыг хоолой гуурсанд хийн тэслэж дайсны хамгаалалт руу гал тавьдаг болсон явдал нь тэд тухайн үеийн цэргийн хамгийн дэвшилт техник онсны үн цэнийг үнэлдэг төдийгүй маш хурдан өөрөмшүүлж чаддаг байсан авьяас билгийг харуулж байгаа хэрэг. Чингисийн зарилгаар эзэлсэн орны олзлогсодоос аль өөдтэй дархчууд техникийн мэдлэгтний шилж сонгон айрмын инженерийн корпус байгуулдаг байсан нь сүүлдээ олон жил уламжлагдж ирсэн. Ингэснээр сүүлдээ хот балгадыг эзлэх системчлэгдсэн арга барилтай болжээ. Гол хүч нь чулуу шидэх, бас харав хонсоор тоноглогдсон ангууд. Тэнд гол төлөв олзныхноос бүрдсэн чадварлаг инженерийн корпус ажиллаж байлаа. Хотыг эхлээд галтай сумаар харавна. Дараа нь
том чулуугаар дүүгүүрдэгч машинаараа хэрмийг нураана. Заримдаа хотыг усанд авахуулна. Энүүнээс өөр бас муу арга бодож олддог байж. Тангуудын нэгэн хотыг олон хоног үслээд стийлж л дээ. Дийлдэхгүй болохоор нь хотын захирагч нартай ийм нэгэн хэлэлцээ хийсэн байна. Бидэнд нохой муур хэрэгтэй байна. Хотынхон бүх нохой муурыг өгчихвөл бид явлаа. Энэ гэмгүй саналыг хотынхан зөвшөөрөн хүлээж авч хамаг нохой муурaan цуглуулan өгчгөөд монголчуудын буцхыг хүлээж байлаа. Гэтэл монголчууд буцаагүйгээр барахгүй нохой муурны сүүлийн тосолж байгаад гал авцалдуулан буцааж тавьжээ. Галд идэгдсэн амтан байгалийн зөнгөөрөн өсөд төрсөн газар луугаан тэмүүлцгээж эцэст нь бүхэл бүтэн хот туймэрт эдэгдэх нь тэр. Тэдэл анх бактериолог, биологийн дайныг сэдсэн гэдэг. Бүслэгдээд бууж өгөхгүй удаж буй хотын хэрмийг гоц халдварт өвчтэй амьтны сэг давуулан шидэж хотод тахал дэгдээдэг байсан тохиолдолж бас бий. Бас хамгийн аимшигтай нь сэтгэл зүйн дарамт. Эсэргүүцэлгүй бууж өгсөн хотын иргэдийг амьд үлдээн. Ингэхгүй бол толгой дараалан хүйс тэмтэрдэг мэдээгэн сайн тараа. Цуу тараахын тулд хядлагын гэрч болсон тодорхой иргэдийг амьд үлдээж зүгтаах бололцоо олгодог бай. Байлдааны янз бүрийн уран тактик байнга бодож олдог байсны нэг нь тусгай салбар болон хөгжсөн сэтгэл зүйн дай юм. Өөрийн цөөн цэргийг олон болгож харагдуулан дайсныг сэтгэлээр унгах янз бүрийн арга сэтгэн олж байснаас шүн цэргийн түүдгнийхаа тоог нэмэх. Эсвэл жишээлбэл Унгар талдахтаа морин дээр хүүхэлдээ суулган олон болгож харагдсан зэрэг нь домог болон үлджээ. Тэд сумныхаа үзүүрт газрын тос шингээгээд галаар харавдаг байсан. Хэрэм шатаадаг энэ аргыг өнөөгийн түүхэнд хүн газрын тосыг амьдрал практикт ашигласан анхны тохиолдол гэж тэмдэглэжээ. Мөн бас түүх судар тэмдэглэснээр бактериологийн дайны их суурийг Чингис хаан анх тавьсан гэх. Энэ нь бууж өгөхгүй удтал хориглох хотын хэрмэн дээгүүр өвчтэй амтны өмхийсэн сэг давуул чулуудан дахал мэтийн гоц халдварт өвчин дэгдээж муу арга сэдснийг хэлж байгаа юм. Зохион байгуулсан алсын хараатай тодорхой зорилгод чиглэсэн тагнуулын бүхэл бүтэн сүлжээг дэлхийд анх Чингис хаан санаачлан хэрэгжүүлсэн гэж үздэг. Дайсныхаа зэргийн чадвах ард олныхын сэтгэл зүйг урьдчилан тагнахаас нааш тэрээр ямар нэгэн байлдааны ажиллагаатай зууралддаггүй байлаа. Тагнуул нь аянчин, жуулчин, худалдаачны дүрээр явах. Бүслэгдсэн хотыг хэрэмний хаалгыг онгойлгож өгч байсан нь тунч олон тохиолдсон. Чухам ийм л шалтгаанаар Сартуулын ван Мухамед 1219 онд Монголын 400 худалдаачныг хороож байваа. Нүүдэлчд өөрийн армийг хүүхэд ахуйгаас нь бэлтгэж эхлэнэ. Ерөөсөн аж төрлийн нэлээдэн цэргийн эрдэм юм л да. Хөл дор утаал морь унаж бүх насаа морин дил дээр өнгөрөө. Харвагаасан харвах намнах ноцолдох эрдэм эзэмшин. Нүүдлийн амьдрал аян дан ав хомрог. Тэдэнд хатуужил төвчээр олгохоос гадна байнгын дасгал сургууль болно. Цэргийн дарга нарыг дайнд байгуулсан гавьяагаар нь үнэлэн дэвшүүлнэ. Даргын тушаалыг хинж зөрчгөхгүй. Ийм хатуу сахилга бат тухайн үеийн альч айрамд байсангүй. Төмөр дуулганаас өөр хуйггүй хөнгөн морин цэрэг нь айрмын талаас илүү хувийг эзэлнэ. Бас өөрсдийг нь төдийгүй морион хүртэл ширэн хуйгаар хамгаалсан хүнд морин цэрэгтэй. Тулааны өмнө цэргүүдэд торгон цамцыг нь оргож өмсгөн
Энэ нь заримдаа сум биеинд тусахаас хамгаалах. Нэвт орсон сумыг эргүүлж сугалахад бас төхөн болно. Чингис хаан асар том эзэн тулсынхаа дотор гайхалтай зохион байгуулалттай холбоо харилцааны сүлжээг бий болгон үлдээжээ. Энэ бол морин өртөө. Гол зомыг даган хоорондоо 30 км орчим зайтай байрлах морин өртөө нь элч нарыг түр амрааж морин юулж өгөх цэг болж байсан. Чухмал энэ өртөөгөр дамжин хэдэн мянган километр зайн алсад цэрэг, эдийн засаг, улс төрийн маш чухал мэдээ хүний ухаан санаанд багтамгүй хурднаар тарах буюу цуглардаг байсан байна. Хэдийгээр Монголын нуус товчоонд морин өртөөний сүлжээг өгөөдөө хаан бүтээсэн хэмээн тэмдэглэдэг боловч Чингисээс санаачилж хэрэгжүүлж эхэлсэн энэхүү гайхамшигт холбооны сүлжээ тэрүүнээс хойш олон янзын төрийг дамжсан. 20 дугаар зууны дунд үе хүртэл өөрөөр хэлбэл Төв Азид орчин үеийн тээврийн хэрэгсэл бас цахилгаан холбоо нэвтрэх хүртэл Монголд өртөөг албан ёсоор хэрэглэж байлаа. Тухайн үеийнхэн технологийн төвшөнтэй харьцуулахад мэдээллийг үнэмшимгүй хурдцтайгаар тарааж бас цуглуулж чаддаг байсан морин өртөөг эдүүгээ зарим судлаачид интернетийн эгч гэж нэрлэх нь бас бий.